За сайн байцгаана уу? Та бүгдээ дараагийн гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгийг бас сүүлд оруулсан бичлэгийн маань доор бичиж явуулсан үзэгчийн маань асуултын дагуу хий гэж бодлоо. За тавьсан асуулт нь юу байсан бэ гэх юм бол энэ сүнсний гэрээг өөрөө ингээд дуусгаж болтгийм болов заавал ингээд өөр хүн дээр тийм ээ багш дээр энэ төр очиж дуусгах хэрэгтэй юм уу гэсэн асуулт тавьсан. Хэрэгтэй байдгүй гэсэн асуулт тавьсан. Тэгээд энэ бол бас мэдээж хэрэг маш чухал асуулт. Тийм болохоор яах ч аргагүй бас энэ асуултын хариуг өгөх хэрэгтэй. За сүнсний гэрээ. Энэ гэрээг болвол сүнсний гэрээ гэдэг зүйлийг болвол энэ амьдралдаа болоод өмнөх амьдралдаа тавьсан байхч гэрээг байгуулсан байх боломжтой. За тийм болохоор эхлээд тухайн хүн маань өөрийгөө тийм гэрээтэй байгаа эсгээ мэдэх хэрэгтэй. Тийм ээ? За яаж сүнсний гэрээ гэдэг зүйлийг энэ амьдралдаа болоод за өөр үнэхээр санаж байгаа мэдж байгаа бол тэгээд мэдж байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор тэр гэрээгээ таслах аргыг өөрөө хэрэг үнэхээр ингээ хийсэн гэдгийг мэдж байгаа бол өөрөө яаж дуусгах вэ гэдгийг мэдж байгаа л гэсэн үг байхгүй тийм ээ. За зарим хүмүүсд ихэнх хүмүүсд нэг өмнөх амьдралдаа одоо сүнсний гэрээ байгуулсан гэдгээ энэ амьдралд болохоор санахгүй байх тохиолдлууд маш их байдаг. За тийм болохоор энэ талаар эхлээд мэдэх хэрэгтэй. Яаж мэдэх вэ гэх юм бол өөрийнхөө амьдралыг эхлээд ажиглаж харна гэсэн үг. Өөрийгөө бас ажиглаж харна гэсэн үг. Та үнэхээр зүрх сэтгэлдээ амар амгалан мэдэрч чадаж байна уу? Тийм ээ? Хүссэн болгоноо хийх одоо тийм хүсэл төвчээр чадвар өөрт чинь байдгүй. Амьдралд чинь ингээд янз бүрийн ягаад ч юм ингээд янз бүрийн зүйлүүдээс болоод байнга бүтлгүүтэд байдгүй тийм ээ. Өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун бус яагаад ч юм ингээд дотор чинь айдас мэдрэгдээд байдаг, тав тухгүй мэдрэмж төрүүлээд байдаг. Энэ амьдралд чинь одоо янз бүрийн нэг травматай үйл явдлууд хэрвээ болоогүй хэрнээсээ л дотор чинь айдас байгаад байдаг. За тэгээ яагаад ч юм ингээл байнга нөгөө нэг азгүй үйл явдлуудыг өөртөө дуудаал байдаг тийм ээ. Янз бүрийн юмд ингээд амархан дондчдаг, амархан орчдөг, бүтлгүүн хүмүүсүүдтэй ингээд орооцолцдог. Тэр хүмүүсээс салж чаддгүй, бүтлгүүн үйл явдлуудад хурд яваад орчдөг. Тэрнээсээ салж чаддгүй ингээд яагаад ч юм зарим хүмүүс ингээд өөрөө ойлгоод байгаа энэ буруу шүү гэдгийг ойлгоод ухамсарлаад байгаарнаас яагаад ч юм салж чадахгүй энэ төр гэл тийм ээ. Иймэрхүү зүйлүүд хэрвээ ингээд амьдралд чинь болоод байгаа болвол ингээд тавтагтаал ингээд болоод байгаа тий. Өөрөө ингээд шийдвэр гаргаад би үнэхээр энээсээ болимоор салмаар гармаар ингээд шийдвэр гаргасан ч гэсэн яагаад ч юм ингээд болж өгдөг. Тий. Нэгт хоёрт би чинь хүнд оргоод байдаг тийм ээ. За ялангуяа өөрийнх нь энергийн бие дээр ингээд гадны биед яваад орчихсон байгаа тохиолдлуудад хүний бие маш хүнд оргидог. Нуруунд дээр маш том ачаа байгаа юм шиг мэдрэмжтэй байгаад байдаг. За тухайн хүн маань ингээд ийм мэдрэмжтэй маш олон жил амьдарчихсан бол өөрийгөө тийм мэдрэмжтэй яваад байгаа гэдгээ ч мэдэрдэггүй. Би сессиа хийгээд энерги оншилгоо хийгээд тухайн хүний бие рүү ингээд одоо энергийн бие рүү оронгууд чинь яг тухайн хүний маань мэдэрдэг бүх зүйлүүдийг мэдэрдэг байхгүй юу? Тарих бодолд нь одоо ямар сөрөг бодлууд их явагдаад байдгийг, ямар их бодлууд бодоод байдгийг, зүрх сэтгэлд нь ямар их дарамт айдсууд байгаад байдаг өв тийм ээ. Би нь яг ямар мэдрэмжтэй байгаад байдгүй юм, хөнгөн мэдрэмжтэй байгаад байд юм уу, эсвэл маш их хүнд мэдрэмжтэй байгаад байд юм уу гэдгийг ингээд энергийн бие рүү оронгууд шуудаад мэдрэгддэг байхгүй юу? За тэгээ иймэрхүү хүмүүстэй сесси ангууд энергийн бие рүү оронгууд маш хүнд мэдрэмжтэй байдаг. Ингээд хин нэгэн бүр ингээд дээр нь суучихсан юм шиг сквал бүр нэг маш хүнд ачаа ингээд өөрөө яваад байгаа юм шиг юм. Нуруунд дээр нь маш хүнд ачаа мэдрэгддэг. За иймэрхүү энэ төр өөрөө өөрийгөө та ингээд эхлээд онцлох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. За тэгээд энэ хариултууд болгонд ингээд тийм ээ гэсэн хариултууд гарч ирж байгаа болвол
сүнсний гэрээ хийсэн байх магадлал өндөр болж байгаа. За бүр яг 100% гэсэн үг бол биш. Сүнсний гэрээ хийгээгүй хэрнээсээ сөрөг биетүүд ингээд яваад орчихсон байгаа тохиолдлууд бас тухайн хүний амьдралыг ингээд манаж хийгээд яваад байгаа гэсэн үг шүү дээ. Удирдаад яваад байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд иймэрхүү биетэй байгаа энергийн бие дээр нь биетүүд байгаа тохиолдлуудад сөрөг биетүүд нь болохоор ингээд өөрийнх нь амьдралыг нь ерөөсөө дээшлүүлж өгдөг. Дандаа ингээд энергийн түвшин доор барих зорилготой байдаг болохоор дандаа бүтлгүй хүмүүсүүд, бүтлгүй үйл явдлууд, сөрөг мэдрэмжүүд, айц төгшүүрийн бодлуудыг ингээд байнга илгээгээд байдаг болохоор ингээд тухайн хүмүүсүүд маань ингээд энэ байдлаас гарч чаддаггүй байгаа даа. За өнөөдрийн бичлэг бол сүнсний гэрээ гэдэг асуудал дээр төвлөрч ярьж байгаа болохоор сүнсний гэрээн дээр л төвлөрөө. За тэгээд тийм болохоор эхлээд ингээд яхаа нэг логик ухаанаараа ингээд хүн өөртөө суужгаад ингээд тийм ээ рефлекс хийх хэрэгтэй байхгүй юу өөрийнхөө амьдрал дээр тийм ээ. За болж өгөх юм бол өөрийнхөө зүн совныг ингээ холбож өгөх юм бол илүү сайн, өөрийнхөө мэдрэмжийг сонсож чадах юм бол бас маш сайн. За ингээд хүн нэг за би нэг иймэрхүү юм хийсэн юм шиг байна гэдэг бодол орж ирэх юм бол өөртөө суужгаад ингээд бясалгал хийж эхлэх хэрэгтэй. За бясалгал гэхэлэр зарим хүмүүсүүд одоо бясалгал хийж сураагүй хүмүүсүүд бясалгал хийж мэддэггүй хүмүүсүүдэд ингээд бясалгал хийх нэг айхтар хүнд юм шиг зүйл хүнд зүйл мэт сонсогдож магадгүй. Бясалгал гэдэг зүйл бол тийм хүнд зүйл биш. За яг би өөрөө бясалгалыг одоо ингээд 10 хэдэн жил хийж байгаа болохоор ингээд надад одоо болол ингээд хүнд зүйл биш гэж хэлэхэд бол амархан байгаа л да. Анх бясалгал хийж эхэлж байхад бол надад бөөн 100 бодлуудын тархин дотор бодогдоод зүгээр сухад хүртэл хэцүү, айгүй хэцүү байсан л да. Тийм болохоор хийж эхлэж байгаа, хийж сурах байгаа хүмүүсүүдэд маань ч гэсэн маш хэцүү байх болно. Тэгээд за яг энгийн аргаар энэ бясалгал гэдэг зүйлүүдийг хийж эхлэж болно л доо. Тэр нь юу вэ гэх юм бол өөртөө ингээд тааширч суна. Тийм ээ гой чив чимээгүй орчин байх хэрэгтэй. Эсвэл бол гой тайван хөгжим тавьж болно. Өөрийг чинь ингээд гой тайвшруулдаг тийм ээ. Гой хөгжим тавьж агаад за тэгээд ингээд нүдэн анаад 3 удаа гүнзгий ингээд амсгааваад тэгээд өөртөө болоод өөрийнхөө дээд бид болоод өөрийг чинь ингээд харж хамгаалж явдаг сахиусан тэнгэрүүд ч юм уу тийм ээ энэ universe ингээд асуултаа тавина гэсэн үг. Би миний санахгүй байгаа энэ амьдрал болоод тийм ээ өмнөх амьдралуудад хийгдсэн сүнсний гэрээ гэдэг зүйл байна уу? Байгаа болвол надад хэлж өгч туслаач. Ямар нэг миний надад ойлгомжтойгоор надад энэ дохиог өгөөч гэж хэлэх хэрэгтэй. Тийм ээ би ингээд энийг ойлгохыг хүсэж байна. Тэр гэрээ гэдэг зүйл байгаа бол за ингээд дохио өгч магадгүй тийм ээ. Өөртөө маш олон жил ингээд амьдраад ажиллаад ирчихсэн зүн сав өндөртэй хүмүүсүүд болвол ингээд дээд хэмжээсүүдтэй ингээд холбогдоход ер нь айгүй амархан байгаад байдаг байхгүй юу? Мэдээлүүд ингээд орж ирэхэд маш хурдан орж ирдэг. Тийм болохоор ийм асуулт тавиад тавих үед мэдрэмж өндөртэй хүмүүсүүдэд энэ асуултын хариу орж ирнэ. За энэ хариуг л ингээд авахын тулд маш соргог чимээгүй тайван ажиглалтыг хийн гэсэн үг. Мэдрэмжээ бас сайн сонсно шүү дээ тийм ээ. Дээд хэмжээсүүд бол бидэртээ бодлын хэмжээнд болоод мэдрэмжийн хэмжээнд ажилдаг. За тэгээ зарим тохиолдлуудад бол үйл явдлуудыг харуулдаг, зураглал үйл явдлуудыг хүртэл харуулна. Яг ямар цаг үед юу болоод ийм үйл явдал болсон бэ гэдгийг хүртэл янз бүрийн байдлуудаар үзүүлдэг болохоор тухайн одоо нөгөө хүмүүсийн хүлээн авах чадвар нь янз бүр байгаад байдаг. Миний хувьд бол яг сайсаа хийж явахад бол надад мэдрэмжийн төвшөнд, өгнөөд өгүүлбэрийн төвшөнд, за тэгээ зураглал үйл явдлуудаар ингээд янз бүрийн хэлбэрүүдээр орж ирдэг байгаа. Заримдаа үнэрч гэсэн мэдрэх үеуд байдаг. Таны хувьд бол ямар ч байж магадгүй хүн болгоны хувьд ер нь өөр байгаад байгаа. За хэрвээ ингээд тэмгэрээ байгуулагдсан гэж гарч ирээд өөрөө та үнэхээр тэрийг мэдрээд яг тэрэндээ ингээд бат байх юм бол сүулт нь тушаал өгөх хэрэгтэй. Өөрийнхөө дээд бие болоод энэ universe болоод энэ гэрээг хийгдсэн сөрөг талынханд
тушаал өгөх хэрэгтэй. За тэр цаг үед тэр үед хийгдсэн тэр гэрээг би яг энэ цаг мөчид дуусгах байна гэдэг энэ чухал тушаалыг хэлэх хэрэгтэй. Амдаа чимээгүй хэлж болно. Эсвэл зүгээр бодолтоо хэлж болно. За энэ тушаалыг, энэ үгсийг хэлэх үед та өөрөө юм айдас давтчихсан яанаийнэ гэсэн байж болохгүй. Та үнэхээр өөрийгөө бурханлаг, хүчрхэг, энерги гэдгээ чин сэтгэлээсээ мэдэрсэн байх хэрэгтэй. Өөрийнхөө хүчийг мэдэрсэн байх хэрэгтэй. Өөрийгөө хинбэ гэдгээ үнэхээр ухамсарласан байх хэрэгтэй. Энэ үед та энэ тушаалыг хэлэх юм бол таны гэрээ дуусна, цуслагдана. Тэр үед би энэ гэрээг хийсэн, одоо энэ амьдрал тэр гэрээг хүчингөө би тэр гэрээг дуусгахыг хүсэж байна гэд чин сэтгэлээсээ ямар ч эргэлзээгүйгээр энэ тушаалыг хэлэх юм бол тэр гэрээ чинь энергийн төвшөнд, сүнсний төвшөнд дуусаж өгөх болно. Тэгэд энерги энэ сөрөг биетүүд, ганц сөрөг биетүүд ч биш, дээд дээд хэмжээсүүдэд амьдардаг энергиуд, биетүүд бол энергийг маш сайн мэдэрдэг. Чи үнэхээр өөрийгөө хинбэ гэдгээ мэдэж гин үү? Тийм ээ? Чи үнэхээр өөрийнхөө хүч чадлыг мэдэрсэн байна уу, үгүй юу гэдгийг чинь болоо тэд нар мэднэ. За ингээд нэг дүрсгээд хилэнгүүт тэд нар бол угаасаа өөрийнхөө хүчийг мэдээгүй, мэдрээгүй байна гэдгийг мэдчихэж байгаа болохоор тэр гэрээ дуусахгүй гэсэн үг. Энерги хуурах ямар ч боломж байхгүй. Тийм болохоор та үнэхээр өөрийнхөө хүчийг мэдэрч байгаа, өөр дөр маш олон жил ажиллаа хийчихсэн, тийм ээ? Өөртөө маш олон хүчрхэг энерги ингээ бүрдүүлчихсэн байгаа бол угаасаа энергиос сөрөг талын биетүүд, тэрс хар биетүүд угаасаа өөрт чинь ойртож чадахгүй, өөрөөсөө зайгаа бариад айдаг. За тийм үнэхээр энэ ажлаа сайн арай хийж энэ ухамсараа өндөр түвшинд арай хэлж чадаагүй байгаа бол надтай холбогдож, над дээр сессия хийж энэ оншилгоог хийгээд, тийм ээ? Тэр гэрээг нь би дуусгаж өгөх болно. Яагаад гэвэл зарим сөрөг талуудтай хийсэн гэрээнүүд бол маш хар талын сөрөг биетүүдтэй ингээд хийчихсэн байгаа үед тухайн хүнээс маань болохоор маш тийм хүчтэй хүчрхэг энергиг шаарддаг байхгүй юу? Тэгээ тухайн сүнс маань өөрөө ингээд туршлага бага. Сүнсний хөгжил арай өндөр хэмжээнд хүрч амжаагүй байгаа. Өөрийнхөө хүчийг арай ухамсарлаж амжаагүй байгаа тохиолдлуудад бол тэр үнэхээр хар сөрөг хүчнүүдтэй хийсэн гэрээнүүд нь цуцлагдаж өгч чадахгүй, цуцлагдаж чаддаггүй байгаа. Тэгээ тийм тохиолдолд бол яач аргагүй өөр багш нартай холбогдож байж тэр гэрээг дуусгаж өгдөг байгаа. Яагаад гэвэл тэр сөрөг биетүүд маш залтай, маш юм сөрөг тал гэдэг чинь, хар тал гэдэг чинь бол худлаа яриад, хүнийг хуураад маш олон муухай сөрөг зүйлүүдийг хийгээд сурчсан ийм биетүүд байдаг болохоор ингээд дүүрсгсэн зүйлд ерөөсөө хуурдагдахгүй. Тэд нар бол яаж ийж байгаа л тэр гэрээгээ өргөжлүүлэхийг хүснэ, өөрийнхөө талд ажиллуулж, өөрийнхөө хар талд барихыг хичээх болохоор энэ ажил бол бас маш их хүч, энергийг шаарддаг ажил байгаа даа. Гэхдээ бол боломжгүй зүйл бол биш. Боломжтой. Хүн болгон ер нь бол өөрийнхөө энэ гэрээнүүдийг дуусгах чадвар бий. Гэхдээ тухайн сүнс маань мэдээж хэрэг өөрийнхөө өөр дөрөө маш сайн ажиллаа хийсэн байх хэрэгтэй. Ухамсараа маш сайн тэлсэн байх хэрэгтэй. Энерги өндөр түвшинд аваачсан байх хэрэгтэй. Өөрийнхөө жинхэнэ хинбэ гэдгийг маш сайн ухамсарласан байж иж
энэхүү гэрээнүүдийг дуусгаж чаддаг байгаа. За тэгээд тийм болохоор маш олон хүчирхэг сүнснүүд байгаа. Биднэрт бол тэр агуу хүч нь байгаа. Хүн болгонд ер нь бол байгаа штэ. Тийм болохоор тэр хүчээл сэрийгээл өөрийнхөө тэр хүчирхэг хүчтэй итгэж бүр тийм ээ орж чадсан үед ямар ч сөрөг тэр контракт сүнсний контрактууд сөрөг биетүүдээс өөрийгөө салгах чадвар хүн болгонд бий. За тэгээ энэ хүч энэ ухамсарыг хүн болгонд хүсье. Тэгээ үнэхээр бид нар гайхалтай цаг үед амьдарч байгаа. Өнөөдөр гэхэд л манай дэлхий рүү дараагийн гайхалтай хүчирхэг энерги орж ирсэн. Тийм болохоор энэ хүчирхэг энерги болгон бидрийг дэмжиж байгаа аахгүй юу? Тэр сөрөг сүнснийхэн контрактууд гэрээнүүдээсээ салгая, тийм ээ? Энергийн бидэр чинь байгаа тэр сөрөг биетүүдээсээ холдуулъя, цэвэрлэе гэж бидрийг л дэмжиж байгаа аахгүй юу? Тийм болохоор энэ энергитэй гоё хамтарч ажиллах хэрэгтэй. Бүх зүйлсүүд бидний сайн сайхны төлөө болдог гэдэгт чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй. Угаасаа л тийм. За тийм болохоор та бүгдтэй гайхалтай сайхан хүчирхэг хайрын гэрлийн энергийг явуулъя. Манай энд өнөөдөр үнэхээр гайхалтай сайхан өдөр болж байна. За тэгээд дараагийнхаа амжилтгаарээ та нартай уулзъя. Тэгээ хэрвээ та нарт маань асуулт байх юм бол бас над руу бичиж явуулаарай. Тэгээд тэрнийхээ хариултыг нь би зөв цагт нь зөв газар нь өгөхийг хичээх болно. За тэгээд энэ бичлэг маань бас хэрэгтэй хүмүүсүүдэд нь шеэр хийж өгөөрэй. Бичлэгийг маань лайка дараарай, комментээ бичиж явуулаарай. Тэгээд subscribe хийхээ битгий мартаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай.